За бүгдийн амгалан айлтгая. Өнөөдөр орчин жидун үргэлжлүүлээд байна тийм ээ. За саяын цогдов дөрөвдүгээр савжид саяын поцул ёдтэй гэж та намаа хараа. Саяын поцул. Саяын поцул гэдэг нь юу хэлж байгаа гэхээр одоо нэгдүгээр газар 10 газар байгаа тийм ээ. 10 газраас одоо дээш ингээд одоо эрдэм дээд газар нь бол доод тоосоо эрдмээр илүү банжа баава төвчгөөнийг төвчих одоо чадал нь бас илүү гэдэг өчтөр гарсан тийм ээ. Тэгэхээр доод газараас дээшгээ ингээд одоо шилжих тэр одоо маяг нь ямар байх юм бэ гэхээр цаа жувуу гандангангийн ёнжон гэдэг ба шүү дээ. Ёнжон мазугба тесрдүүс цаадэ янла гэж. За 10 газар бол аль нь ч байлаа гэдэг бол ёнжон одоо төгсөөгөө болвол тэндээ байна гэсэн сан. Ёнжун зогна цаа шүндүү павер жог бичэрдэг. Хэрвээ ёнжун одоо төгсөх юм уу ёнжун зог баяна цаа шүндүү гэдэг нь одоо дээд газар тийм ээ. Одоо нэгдүгээр газарт байсан бол хоёрдугаар газар за дамбуугаас цаа невагаас цаа сумба гэх маягаар ингээд тухайн газрын нь ёнжун одоо төгсөх юм бол ингээд дэшээ явна гэсэн. Дэлчин лээ. За энэ тухай бол дэлчинд юу гэж байна вэ гэхээр дэла цааганги онсо жонор жува мазугба дисрдүү за дэ янла гэж байгаас тийм ээ. За төгсөх хүртлээр бол тухайн газараа байна гэсэн сан. Ёнсо зогнаны са шэ ямбар рэгвэрж аваа гэж. Хэрвээ ёнжун төгсөх юм бол одоо өөр газар руу ингэ шилжих юм гэж. Хэмээн зарлагдсан байна. Дэла дэна цаа жугаала барчин мэломда намдуулам гарам маямби нямшиг рээрэ хайлан гойдэ гэж. За тийм учраас энэ дээр сони юм хэлж байгаа. За тийм учраас бол 10 газарт бол арууланд нь барчин мэлом намдуулам энэ хоёр аль нь ч биш ийм одоо нэг нямшиг бол тийм ээ тэгш агуулan бясалгаж байгаа ийм нямшиг мөртлөө барчин мэлом биш. Намдуулам биш. Ийм одоо нэг ийм нямшиг бол бүгдэнд нь бол тийм ээ 10 газар арууланд нь бол хүлэн зөвшөөрөх хэрэгтэй болж байгаамаа гэж. Саади ёнжун мазугба дэ ёнжун мазугба дисрдүү цаа шэндүү мапевар шаад гэж. Ёнжун төгсөөгөө бол өөр одоо дээшээгээ бол одоо шатах юм уу те ингэж бол явахгүй гэж бол номсон байна. Саади ёнжун зогбада дийн жетов тов гойшинс гэж. Хэрвээ тухайн газрынхаа ёнжун төгсөх юм бол түүнийхээ бол яг нь жетвийг бол олох хэрэгтэй болж байгаа гэж. Тийм ээ. Мэлмаса жетов. Са огмана са гомор төвинцэ нямшигдүү ховаа юм биш. За тэгэхээр бол доод газраасаа дээд газар руу шилжих цагт бол ямар маягаар шилжих юм гэхээр нямшигаас нямшиг руу нэг нямшиг ишээс нөгөө нямшиг ишээр рүү шилжих. Нэг тэгш агуулan бясалгалаас нөгөө тэгш агуулan бясалгал руу одоо ийм шилжих маягаар бол юм аа. Тэ нямшиг нямшигдүү ховаа. Тэ ховаа юм бичэрдэ. Тэгчин жорлом чойчог чүмбүнэ цаа дамбур пована замдэ жунта барчин мэломна намчин гажиг дамбур ховын бар дэдэр юм бичэр. За тэгэхээр бол тэгчингийн жорлом чойчог чүмбуугаас эхлээд жорлом чойчог чүмбүү те тэгчингийн жорлом байгаа. Жорлом дотроо жорлом дод юм уу собо чойчог гэдэг байгаа шүү дээ. Тэр чойчог дотроо 3 байгаа. Тэрний хамгийн сүүлийн шат буюу чойчог чүмбуугаас эхлээд тэгээд чойчог чүмбүүгийн дараагийн агшинд яг үлээ тонлом руу шилжиж байгаа тийм ээ тонлом. Тэгэхээр чойчог чүмбуугаас эхлээд тэгээд одоо цааш бүх одоо энэ газар мөрийн одоо энэ шилжих маяг бурхны хутгийг олох хүртэл бол яг энэ маягаар юм аа гэж. Энэ маягаар гэдэг нь нямшиг лөө. Тийм ээ. Хана сай буцул. Хамна лам буцул эдгээр бол ерөөсөө яах нь. Нямшиг. Нэг нямшиг ишээс нөгөө нямшиг ишээр рүү шилжих. Тэгээ тэгш агуулan бясалгалаас нөгөө тэгш агуулan бясалгал руу шилжих маягаар ингэж байна. Энэ бол дандаа сэтгэлийн тод ирдэг тийм ээ. Ийм маягаар тийм ээ. Жорлом чойчог чүмбуугаас цаа дамбур пована гэж тийм ээ. Цаа дамбуурд ингэж шилжээд түүнээс эхлээд бол жунта барчин мэлмаас хүртэл ингээд яг энэ маягаар
Тэгээд жунта парчин мялам дээр ирээд жунта парчин мяламын дараагийн акшн бол намчин гажиг дамбуу тийм ээ. Бурхны утгыг бол. Тэгэхээр намчин гажиг дамбуу руу шилжих тэр шилжилт хүртэл бол бүгд яг энэ маягаар. Бүгд энэ маягаар. Тэгэхээр бол бурхны утгыг олох бол газар мөрийн эрдэм энэ бүгд рүү шилжих. Энэ шилжилт нь бол нямшиг боцвол энэ маяг юм аа. Энэ бол тун хэлж өгч шүү дээ тийм ээ. За юу гэж байна жорлом чожиг чумбона са дамбур пована замдэ жунта парчин мяламна намчин гажиг дамбур повен бар дедар юм бичээрэй гэж. За она са дамбу гу 연준진 гона шатна жубуде жуа дион гона машидор цанижин гона чадви жумсанжи иншнаас гэж. За тэгэхээр 1-р газраас 9-р газар хүртэл яахсан блэ? 9-р газар хүртэлхийг бол нөгөө Ёнжун төгсгсөн үү төгсөөгүй те Ёнжун төгсөөгүй бол тухайн газараар байж. Ёнжун төгсөх юм бол дараагийн газар руугаа шилжнэ гэсэн те. Дараагийн газар руугаа одоо шат агч дээ те. 1-р газар байсан бол одоо 2-р газрын бодис их мач ингэ. За тэгээ шилжилт нь бол нэг нямшигаас нөгөө нямшиг руу шилжих маягаар ингэ шилжинэ. За тэгвэл 10-р газрыг бол те одоо са жуа 10-р газрыг бол Ёнжунгийн үүднээс биш энэ бэлэг чанарын үүднээс танижин гоноо үзүүлсэн нь бол ямар учир шалтгаантай юм бэ гэхээр түүний учир шалтгаан нь бол юу гэхээр жүнцэн ёддэ та жуадэ цанижин гоноо дэмбис дэний зовор дог нүв адан гова шаяа ёвэчэр гэж. 10-р газрыг бол ингэж үзүүлсэн нь бол өөрөө бэлэг чанараас үзүүлж байгаа учир нь бол ингээд бол гүйцэж байгаамаа гэсэн санаа тийм ээ одоо комплит болж байгаа. Бүгд одоо бүрэн гүйцэд болж байгаамаа гэдгийг 1-р мэдүүлэхийн тухайд. 2-р өөр бас хэрэг байна гэж. Говашэн ёвч өөр онцгой бас нэг хэрэг байна. За ямар хэрэг байгаа гэхээр чимад өвдө са жуа дела ажа са гуи ёндон нам ярпилжин зүйлдүүдэн бадан са жубин гона жанчу симби са ше мэбэр догбын говаа ёвч гэж. Ёнжунгийн үүднээс нөгөө нэг юу гэдэг нь 8-р газрын Ёнжун төгсгөр 9-р газар руу шилжиж байгаа тийм ээ. Тэгээ 10-р газрыг тэгж үзүүлээгүй ямар онцгой хэрэг байгаа гэхээр та жуадэла дажасаагүй Ёндон нам яр пилжин зүйлдүүдийн бад. 9-р газрын эрдэм болвол дээш аривдж тэгээд 10-р газар руу орж байгаа гэж. 1-р. 2-дугаарт гэвэл 10-р газраас дээшээ ахаад бодисатвагийн одоо газар байхгүй гэдгийг мэдүүлэхийн тухайд байгаа гэж. Тийм ээ. 11 дэх гэж одоо бодисатын газар байхгүй. Хамгийн одоо бодисатва байх хамгийн одоо сүүлийн газар нь бол 10-р газар. Энийг одоо мэдүүлэхийн тухайд бол Ёнжунгийнх нь үүднээс биш бэлэг чанарын үүднээс үзүүлж байгаа гэж. Уран багц уран тийм ээ. Үзүүлж байгаа нь хүртэл байх юм. Тэгэхээр бол 10-р газар бол ингээд одоо бодисатвагийн газар бол ингээд бүрэн гүйцэд болж байгаа маа төгс тийм ээ. Зогба юм үү те. Юу лээ? Тунсан цугаа бол тийм ээ. Хотолж тунсан цуг. Тэгээд бол дараагийн одоо акшн гэх юм уу дараагийн шат бол өсөө бурхны хот. Тэр бол дээшээ 10-р газраас дээшээ бодисатын газар гэж бол ахаад байхгүй маа гэдгийг мэдүүлэх ийм нэг хэрэг байна. Онцгой нэг хэрэг. Та жубин гона янчусын бэ саше мэбэр догбын говаа ёвэ гэж. Дажа са гуян ёддэ мемба са жаддан жанчусын бэ са гула тэгчингийн сааше жигдүү жава юм гэж. За тэр одоо дайлж өнгөрөөд байгаа энэ одоо газар бол 9 газар гэдэг байгаа нь бол юу гэхээр мемба саажад гэдэг байгаа шүү дээ тийм. Баг хөлгөний одоо газар 8 газар гэдэг байгаа шүү дээ тийм. Өмнө нь одоо урд өдрийн хичээл дээр бид нар ярьсан шүү дээ тийм ээ. Мемба саажад гэдэг нь бол ригиса, жадвиса, тонвиса, правинса, точигдон борлинса, жава дугвинса, нямтожинса, ран санжэжинса гэдэг ийм 8 газрыг бол хэлсэн тийм. За энэ бол өмнөх өдрийн хичээл дээр ярьсан байгаа тэр бичлэгээ сонссон бол бүгдийн нэг дараалч тоолсон байгаа тийм ээ. Өөрснөө дугаарлаад ингээд тавьчаарай гэдэг. Нөгөө энэ дэлгэцэн дээр дугаарлахгүйгээр бүр уншаад өнгөрсөн. Тэгээд энэ 8 газар тэгээд бодисатын 9 газар байгаа шүү дээ. Бодисатвагийн одоо 9 газрыг бол 1 гэж тоолоод ингээд бол 9 газар. Тийм ээ. Баг хөлгөний одоо 8 газар байна шүү дээ тийм ээ. Тэрийг 8
Тэгээд бодисатын одоо газар Са Дамбуугаас эхлээд Са Дамбуу, Нева, Сумбашева гэдэг ингээд 9 дугаар газар хүрэх. Энийг бол 1 гэж тоолоод тэгээ баг хөлгөний 8 газар дээр бодисатын 9 газрыг 1 гэж тоолоод нэмээд тэгээ 9 гэж. Тэгээд Дажасагу гэдэг 1 гэж. За тэгээд Жанчуулсанбийн Сагула Тэгчингийн Са хэмээн 1 гэж үзээд яах нь Дажасагу гэж. Энэ бол за 5 дугаар одоо савжид Няцэг ёдтэй гэж. Няцэг ягаад Са гэж хэлсэн юм бэ гэж тийм ээ. Энэ нэр томьёоны хувьд бодисатын газар гэж нэрлэдэг байгаа шүү дээ тийм ээ. Таадон ламжи ёндон равзуунаа гэж Са гэж хэлээд байна. Энэний одоо Сайн гэ бүми шева игэ намбин Няцэггийн шатнаа гэж. Сайн гэдэг бүми гэж. Бүми гэмэх игэ намбин Няцэггис шатна жумбу багмит жигва метр жидвис сам ёндон багмит гоно гондо довисна Са хэмээн гэж. Бүми гэж нэрлэдэг. Тэгээд бүми шева ийм одоо үг одоо нэмээд Няцэг шатна уул нь бол одоо энэ бол ийм баймаа байхгүй юу? Няцэг шатна гэдэг шат татаад ингээд дараагийн юм ярьж шүү дээ. Саяхан гэдэг бүми шеви игэ намбин Няцэггис шатна тэгээд жумбо багмит жигва метр тийм ээ. Жигва метр жидвис сам түл ёндон багмит гоно гондо дова учраас Са хэмээн тийм аа. За энэ тухай бол жанла гэж. Жанла жумбо багмит жигмичэр багдуу медва ёндон багдуу медва гэсэн шүү дээ. Ёндон багдуу медва дэтэгла чирчэр гондо додончэр ингээд дээш явж байгаа учраас тийм гондо додончэр дэдэг нийтний хар додоо гэж. Эдгээрийг бол Са гэж бол хэлж байгаамаа гэж. Хэмээн зарлигласан. Дээшэнд сосор чана Са Дамбуу равдуугаваа гэж. За энэ одоо нөгөө бодисатын 10 газар чинь нэрнүүд нь шүү дээ. Са Дамбуу 1-р газрыг бол юу гэж нэрлэдэг вэ? Равдуугава. Маш их баясгалантай гэж. Тийм ээ. Яагаад гэвэл үннийг одоо анх нүдээр үзэж байгаа шиг ингэж үзсэн тийм ээ. Бодит байдлыг хоосон чанарыг үзэж байгаа. Тийм учраас бол одоо гонлон тоглож байгаа тийм ээ. Хагвын лам тоглож байгаа. Ингээм учраас баясгалан төрж байгаа. Тийм учраас маш их баясгал. За 2-р газрыг бол Дима медва, Сумбан ожидва, Чиваг от права, Ава жангава, Дуга ондожурва, Думба 7-р газрыг Ринду сумаа гэж. Жадва бол Миова, Гуа Ливил одоо Жува Чөжи бэрэн гэж бол эмээх тэргүүтэн тэр мэт бол өгүүлсэн ийм одоо нэр томьёоны хувьд бол ийм байгаамаа гэж. Эцэг жарвар жаавуу гэж. За энэ тухай бол одоо талам дээр бол илүү сайхан ингээ бүр тус нь яагаад ингэж ямар эрдэм төрж байгаа энэ тухай бол салам дээр илүү тодорхой. Одоо энэ юун дээр бол житэн дээр бол ингээд дуртаад өнгө тийм ээ. Ер нь бол арчин үзхийн өмнө дүүрээ, лойрог, дайрыг, салам, дон дүнжүү бүгдийг үзээд ингээ орж ирдэг учраас бол энэ тухай одоо энэ дээр бол наривчлан ярих шаардлагагүй учраас ингэж ярьж байгаа аахгүй юу тийм ээ. Тэгэхээр бид нар бол өмнө бол салам уншаагүй баг. За уул нь одоо салам дүүрэнээс эхлээд ингээ бахаад ингээ бүгдийн сайхан дүүрээ, лойрог, дайрыг тэгээ саламтай ингэж уншаад ингээд одоо ахаад гав Дамбууга ихнээсний бол улам сайхан та дахин үзэх ийм л ном шүү дээ. Нэг удаа ингээд үлгэр туйл сонсож байгаа юм шиг сонсоод мэдчихдэг юм шүү дээ тийм ээ. За ингээд бол 10-р газрыг бол Чөжи бэрэн гэж тэгээ ном. Нэр томьёоны хувьд бол тийм байна гэж. Тэя санжээжи сар жир цуг ёжжоо Дуа нэмлэн мэвс тогдуу машаалаа гэж. За бурхны одоо газарт гэх юм те бурхан болоод бурхны газарт гэдэг нь бол бурхны хутгийг олоод гэсэн санаа шүү дээ. Ер нь бол тог буюу одоо буян бол байгаа боловч бүтээл анхааран авлага гэдэг юм бол байхгүй. Тэгээ нэгэнт одоо бурхны хутгийг олцсон учраас бол зам мөрийг бясалгах, гомнох, анхааран авах гэдэг юм бол байхгүй. Тийм учраас бол бурхны газарт бол цог байгаа боловч цогдөг гэдэг юм бол байхгүй. Тэрийг бол ярих тийм ээ. Цогдөг бол үл номсон гэж тийм. Тэрийг бол бурхны газарт бол үл ном. Жуийн намдул нам Дева тагсрын нямбудан цогдовжийн шинтүү инжа тэр ойсуудын цогдовдуу
мишгдээ гэж. Чинтүү мишгдээ ягаад үг гэхээр тэр ойсуу дембийн цогдвла барчин мэламжийн чава дэлба нийла сүмбичэр гэж. Одоо ярьж байгаа энэ ойсуу дембийн цогдв болвол барчид мэлам байх бүр албатай юм аа. Одоо ярьж байгаа энэ цогдв болвол барчин мэлам юм чав юм аа гэж бол дэлбэнд одоо дэлб донс тэргүүтэнд бол ингээд зарилгэлсэн байгаамаа. Оноо намчин дуу дом мисавар эвэр жунгийн энжүн тийм ээ намчин дуу дом мисавар гэж үгсүүлээ. Дом мисавар гэдэг нь тэцэн ядвар тийм ээ. Одоо эргэлзэл тэнгэлзэл тийм ээ. Намчин дуу дом мисавар эргэлзэл тэнгэлзэлүүгээр эвэр жунгийн гэдэг нь одоо баттай олох тийм ээ. Намчин бол эргэлзэл тэнгэлзэл тэцэн ядвар эвэр дүү товын гэсэн санаа шүү дээ. Эвэр дүү товын энжүн дууадэ чацул жидэр юм шиг. За одоо нөгөө годов жүгдв цогдв одоо энжүн дуу. Энжүн дуу годов жүгдв цогдв гэдэг одоо энжүн дуу тийм ээ. Баттай олох гэсэн. Энжүн гэдэг. Энжүн дууба гэдэг тийм ээ. За намчин дуу дом мисавар гэдэг нь тэцэн ядвар гэсэн. Эргэлзэл тэнэлд атгаглах тийм ээ. Жижиглэх үгээр баттай олох энжүн дууа гэдгийг одоо номнох нь ямар байх юм бэ гэвэл Дэян доёо вандууж байна. Энжүн дууа гэдэг бол одоо судрын хувьд хүний одоо айлтсан судрын хувьд бол уг гар хөлний үхээр тэгва чумбон цанид арс сум бадан чадвар журва намлаас гэж байна. Тэгва чумбон цанид арс сум бадан чадвар журва гэдгээр ирээдүйд тийм ээ. Одоо дараа нь маун баала тийм ээ. Чадвар журва намлаа тийм ээ. Номнох нугуудад жичэр тэгва чумбо шэжа нямбин хона найвын гэж. Нямбин хона найва гэдэг нь сэтгэл дотор орш тийм ээ. Тэгва чумбо шэжа нямбин ойлгож байна уу? Тэгва чумбо цанин ард сум бадан тэгээд ирээдүйд номнох нугуудад жичэр тэгва чумбо яагаад их хөлгөн хэмээс юм бэ гэвэл сэтгэл дотор орших тийм ээ. Хона найва гэдэг нь цэм хона найва гэсэн санаа шүү дээ. Хона найва гэдэг. Бидний сэтгэл дотор орших. Тэви лэндүү асуултын хариултанд тэдэн дамбаар авжирж ийс жумдаандаа дэгэж солдоо жумдаандаа тэгва чумбо шэжава дэни гэж их хөлгөн гэдэг байгаа ч юм бол энэ нь таадан мэдан самаяндан жавын жигдэн сэлжээ нандэ гэж. Жуур журва дийл задду тэгва чумбо шэж гэж. Ялж төгснө гэсэн тэгва чумбо шэж аваад эний таадан ми самаян гэдэг чинь бас таа шүү дээ тийм ээ. Тэр тэдгэрийг бол ертөнцийг бол та ми тэргүүтээ ер нь ертөнцийнх бол ингээд сүрээр дар тийм ээ. Сэлжээ нандэ жуур журва дийл задду тэгва чумбо гэж байгаа гэж. Сэлжээ нандэ жуур журва гэж. Жуур журва гэдэг нь небар жуур журва. Небарду жуур журва. Заавал гэсэн санаа шүү дээ. Заавал одоо жуа буюу тоо. Небарду тоор журва. Дийлэду тэгва чумбо. Заавал одоо их ёстой. Заавал олох ёстой зүйл чи юу юм бэ гэхээр их хөлгөний одоо энэ их хөлгөний юм шүү. Түүнийг мэдүүлэхийн тухайд тэгва чумбо шэж авав. Хэмээн залгилсан болоо. Ийм гомбо данжэсүүдэл бала. За үүнийг бол ондогжинд юу гэсэн гэхээр чидүү жадан нямнятан гэж. Чидүү жадан нямнятан эмэг төргүүтэй хоёр шолгыг бол зарилгалсан. За энэ ондогжиндийн үг шүү дээ тийм ээ. Гав дээр энжүн дүүвийн таа жадвалаа сүм ядэ. За энжүн дүүваг номноход бол 3 хэсгээс нөө гэж. За тэр нь бол нговоо ява санцам. Энд нэг зэрэг өргөцсөн шүү. Тийм ээ. Амсу энэ маа илүү шүү дээ бас тийм ээ. Энэ маа байхгүй заяа. Маа ганцхан гэж болоо шүү дээ. Ганцхан гээд энэ maaгийн оронд нэг цаа байх хэрэгтэй шүү дээ тийм ээ. Янжугсаа ийм байх тийм ээ. За намсуу явж. За ийм 3 хэсгээс үзүүлнэ гэж. Мөн чанар ялгал энжин дууа гэдгийн мөн чанар нь тэгээд ялгал яваанууд нь тэгээд санцам хаанаас авах. За дамбуу ёдтэй нговоо
남춘도 덤메사우르 에우르중의 дагсан ишээ жиглаа жог бичрэг гэж. Дагсан ишээ даг бисаа гэдэг байгаа шүү дээ, тийм ээ. 7 дугаар газраас дээш 8 9 10 бол дагсаа шүү дээ. Тэгэхээр 남춘도 덤메사우르 гэдэг нь тэцэн мябар тийм ээ. Эвэржүнгийн гэдэг нь эвэрдүү товын дагсан ишээ жиглаа бол юу гэж аав? Энжин дууа гэж байгаа гэж жог бич. За нева ева ёдтэй гэж. За ева нь бол юу гэхээр эвэржүнгийн 준사라 жад ёдвийн чана энжин дуалаа жад ёд. За эвэр жүнгийн 준사 8 байгаа учраас тэр талаасаа бол энжин дуа дотроо бол бас 8 байгаа маа гэж. Түнба сансан ёд дагва сасумна жог гэж. Нговоо дээр юу гэсэн бэлээ? Дагсан ишээ байна гэсэн шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр сансан буюу газрын хуваарь нь энжин дуа гэдэг чинь ханаас хаавар. Тэгэхээр дагва сасумд гараа шүү дээ. Тийм ээ. 8 9 10 дугаар газраас бол 8-аас ихээд 10 дугаар газрын хооронд бол энжин гэж. Даваас сумнаж байгаа. Мараава гэж. За ингээд төлөлийн энэ шүү те. Ингээд бол барчин жидонгийн хувьд гав дамбуу ингээд 1-р бүлэг ондогжингийн намба тамжи чимбанижин гавда дамбуу гэдгийг гав дамбуу энэ хүрээ дүүрч байгаа юм шүү те. Бүлчин намжид биржи дүжидлаа гэж. Бир бүлчин намбарж одва. Бир гэдэг нь нөгөө юу шүү те. Бир штэ те. Монголчууд бас бир гэдэг чинь үстэй зураг мураг зурдаг үсэг бичдэг бир. Бүлчин намжи биржи дүжидлаа гэдэг нь бол бирээр ингээд одоо зураг тийм ээ дүжидлаа. Онцор чö жуийн рему салвае юлжин гүнчин ишээ цомбадэ гэж. Их гоё уран энэ банчин соногдоогүй юм тийм. Юлжин гүнчин ишээ бол ингээд үзүүлж байгаа маа гэж. Цомбадэ жалви гула самбэ амбашиг гэж. Ялгуусны одоо лагшинд бол одоо бэлэг найргаар чимгэлсэн бит. Одоо ингэж үзүүлж байгаа гэж. Тийм ээ. За энэ бурхан багшийн бурхны одоо бэлэг найрны лагшин бэлэг найргаар одоо магтсан нь бол одоо маш их гайхамшигтай буян ураад. Энэ тухай алтан гэрэл судрын 1-р бүлэг үлээ. За их дээгүүр байгаа шүү. 7 6 7 ч билүү бүлэг дээр байгаа шүү. Багтад цагаа зэрэг бол бүхэн багш хүлээд дүндүн үзүүлж байгаа. Гайхамшигтай нэг бүлэг байгаа шүү тийм ээ. Тэгэхээр бол одоо бүхэн гончиг сүм ялангуяа чой гончиг, эндүн гончиг, санжаа гончиг сүмийг бол тоглоомор ч гэсэн муу шааж бол одоо тийм одоо инээдэн наадам баягаар маазарч одоо том хийх ч гэсэн бол алдчихгүй бол тийм. Харин одоо бурхан гончиг сүм тэн дотроосоо бол одоо ялгуусны одоо энэ багшин бол одоо бэлэг найргийн үднэс одоо бол гайхамшиг тэрний хариуд одоо бурхан зөндөн үзүүлсэн. Тийм одоо гайхамшигтай. Босон явдал шүү дээ тийм алтан гэрэл тэр бүлэг бол. Өөр л нэг юм домог шиг ингэж үзээд байж болсон байна. Хүүх яг л бодтой болсон явдал. Тийм гаргаж байгаа. Тэрэн шиг тийм ээ. Жалвигуула тамби жамбашин гэж би жамбаш. Шэрвжин паралду чимби мангийн данжөө гэж байна. Шэрвжин паралду чимба гэдэг нь хүн багшин альцсан ширчин доо. За түүний мангийн данжөө бол ондогжин, омбор донгийн жан гэж ондогжин тийм. Ширчин доог бол данжин ондогжин тайлж байгаа. За түр ондогжин бол Дэлбадан Жава, Дэлба гэдэг нь бол Дон Сингэ самбуугийн альцсан дэлб донсол. Дэлбадан Жэвийн намшид нимбужин гэдэг нь бол галцуу дармаар чинь тийм ээ. Богдламын одоо тааллын шав галцуужи богдын альцсан намшид нинж. Ингээд эц дараалчлан ар тийм. Ширчин доог бол данжин ондогжин тайлаад данжин ондогжин бол ширчин дооны утгыг тайлбарлаж байгаа. Тэгээд тэрийг бол дэлб донсол тайлбарлаж. Дэлб донслог тайлбарласныг бас мөн одоо юу намшид нимбужин тайлбар. Энэ намшид нимбужин тайлбарсныг бол он легвэр шадва тийм ээ түүний утгыг бол сайтар номсон юмдан салвин дэмэ гэж. Юм гэдэг нь ширчин доо. Ширчингийн юм дооны утгыг бол тодорхой одоо тодруулагч зул хэмээгдэх. За энэ бол одоо үнэхээр одоо зарилгын ачтай банчин сономдоо огламын госон цогол нь бол ихэнх нэр нь бол одоо юу бидний өнөөдөр үзэж байгаа юмдан салвин дэмэ гэдэг тийм ээ. Хэмээгдэх бол энэ бол 1-р
хэсэг гав дамбун намбар шатва оо гэж нэгдүгээр бүлэг бол энэ болоо гэж юм гэдэг нь бол юмдын салвин домэ гэдэг юм бол шүн ширчинжийн юм шүн ширчин лам ширчин брайв ширчин гэж байгаа шүү дээ. Энэ дотор зүйл юм ширчингийн утгыг бол тодруулагч зул юмдын салвин домэ. За энэ банчи хичээний тэр гайхамшигт одоо ачтай одоо хичээний лам энэ сонууд юмдын салвин. За энэ ном тийм ээ. За энэ номны лүн одоо банчин хичээний парчингийн жедонгийн одоо лүнг бол би далаа огшоос бол бүрэн үст одоо сонссон юм байгаа. Тэр бол юу гэдэг нь сонссон та бүхэн ч гэсэн бас дүн бас таах тийм ээ. За ингээд бол арчин гав дамбуу бол энэ. За ингээд дараагаас нь бол гав нева буюу ламши. Бид нар бол амба тамжичин бааны гав тийм ээ. Амчингийн гав бол үзээд дүрлээ. За одоо дараагийнх нь бол нөгөө ламши байгаа шүү дээ. Намчин, ламши, шиши буюу чимбасум байгаа шүү дээ тийм ээ. Эхнийх. За юм байна. За ингээд бол жидонгийн гав дамбуу бол энэ. За дараагаар нь бол одоо бид нар үзээгүй уншаагүй одоо дутуу байгаа парчин гав дамбуугийн тажид гав дамбуугийн хэлээд байна. Анамаа энэ бол гав дамбуугийн тажид. Цогны жаачи ба цогдув дээр тажид дээр юу гэж байна. Тэгэхээр дэдэн жанла согбатуг тийм ээ. Зевадан жимбала согбатуг 6 одоо брами. За энэ ондогжингийн үг шүү дээ тийм. За хэмээх тэргүүтээ энэ үед бол журвадан тааж адва нэ гэж дагжир годлон тааж адва нэ дамбууны цогдвла жүвдэн ёдтэй нинжи чимбуун цогдвоос эхлээд нимбийн цогдвол хүртэл бол байгаамаа гэж 17 тий 17 байна гэж. За невала хажиг буюу за тааж адвала хажиг юу гэж арамбра жанчин жимбийн симбэ налжур цогдвжийн цайны сэрва мэддээ гэж арангийн барайв жанчуусан бачимбу тийм ээ жанчин жимбийн симбийн налжур буюу жанчуусан лам бол цогдов юмаа гэж тодорхойлж байна тийм ээ. Цайны сэрва мэддээ тэгчингийн цоглон цанидэ юм байж. Тэгчингийн цоглон бол таны тавьсан цаниддэмийн онжоод маян байж гэсэн үг шүү дээ тий. Хажиг арамбра жанчин ой сужин би симбэ нажид энэ цаны сэрва мэддээ тэгчингийн жорлом чочгч чумбу цаниддэ маян гэж. Яг их мэтлэн энэ бол гайгүй байна шүү дээ тийм ээ. Түүн одоо жодон дээр ерөнхий идрэг бол тайлбарласан учраас хажууд дээр дахин яриад. Тэгэхээр туу ойлгосон зарим хүмүүсүүд хэцүү байгаа бол өмнөх одоо жил хадгалсан байгаа. Тэрийг бас оройл тийм ээ. Тэгээд дахин унш. Ер нь бол YouTube-ийн одоо тавьсан хичээлийн үзэлт бол маш хөө байж шүү. Ердөө тэрийг дахиж юм байхгүй. Одоо тэгээд сонсооч гээд одоо ялт. За арамбра жанчин жимбийн симбэ налжур цогдвжийн цанис гэдэг тэгчин цоглом цанидэ юм. За хоёрдугаар хажиг бол арамбра жанчин ойсуу жимба гэж байна тийм. Дөрөвний дээд хажигаас ялгаатай нь ойсуу жимбийн симбэ налжур цогдвжийн цанис сэрва мэддээ тэгчингийн жорлом чойчгч юм бод цанидэ маян. Тэгчингийн жорлом чойчгч юм бол арамбра жанчин ойсуу жимбийн симбэ налжур ингэж. Тэртэл тэгчингийн тонлом жанчин маян бич гэж. Шаян дэ метэдэ тэгчингийн тонломдан тэгчингийн жорлом чойчгч чумбу ойбрасу жүрвийн жанчинни тэгчинжин жорлом чойчгч чумбула ойсу жевор цунна дэни тэгчэрдүү жун гойби чирдэ намдэллээ. За намдлаас дүн татчих тийм ээ. Намдэллээ нговуудэла жеви лон хамжиж жигчэр жумуржур шэсүн бич. Ян хажиг арамбра найгуулжийн жанчин ойсуу жимбаа арамбра тартугийн жанчин ойсуу жимбаа гаранду жүрвийн симбэ наж энэ цаны сэрва метэдэ. За энийг юу яа дөө. Энэ цодвын бол маргааш ингээд хамтдан уншиж болно. Өнөөдөр энэ энэ 7 хоногт яваад хажууд
зүрх одоо нэг хэвхэн одоо зохоо. За бүгдд нь баярлалаа. Өнөөдрийн